Манай төрчгчтэй төр суусан олигархууд нийслэлийн төв талбай дээр ард түмнийг жагсаж тэмцэхэд их дургүй. Дураар нэхэхэн дургуулвал өөрсдийг нь арчаад хайчгаж мэднэ гэж айдаг баг. Харин өөрсөнд нь огт хал балгүй жагсаал цуглаанд бол хайр найргүй жагсах эрхийг нь өгнө. Бям гарагтуулсан жагсаал цуглаан бол далаацаараа бараг төр өргүүлэх хэмжээний жагсаал байлаа. Гэвч энэ жагсаал нь төрд буюу төрийн эрхэнд сууж буй олигархуудад хал балгүй учраас тэгж зөвшөөрөл өгсөн баг. Энэ жагсаалын ачаар оюу толгойн гэрээний лойвор Эрдэнэтийн 51-49% лойврын шууган нам дарагдах шиг боллоо. Үүнээс харахад олонний сэтгэл зүг өөр тийш нь залуурдах тактик байв. Буян жагаа цензургүй яанад орохдоо оюу толгойн гэрээг батлуулахын тулд улсын хурлын 45 гишүүнд авилга өгсөн тухай мэдээлсэн билээ. Мөн гишүүн гасан цэндийн шинэ баярч нэг удаа энэ талаар үг унгаж байсан юм. Одоо оюу толгой гэрээг хийж яхад Хонконгд 45 их хурлын гишүүнээр данс нээж өгöd мөнгө өгсөн гэж. Хонконгд 45 их хурлын гишүүнээр данс нээж өгöd мөнгө өгсөн гэж. Яагаад их хурлын бүхэл бүтэн 76 гишүүн юу ч болоогүй, юу ч мэдээгүй юм шиг гараа өргөөл. Тэгэл сайхан бэлэг яваад баяр цагт нар гар үсэг зураал. Тэгэл сайхан бэлэг ганцаараа Дубайд очоод гар үсэг зурдیں۔ Ер нь бол энэ хэргийг шалгах шиг амархан юм гэж үгүй. Оюу толгойн гэрээг хэлцэж батлах хуралдаан дээр тэр гэрээг дэмжиж коноп дарсан гишүүдийн нэрсийг гаргаж ирээд тэдгээр гишүүдийн энэ тентхийн данс руу Америк долларын гүйлгээ хийж үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Дэлхийн аль улсад хийсэн Америк долларын гүйлгээг Америк нэгдсэн улсын сангийн яамд бүртгэдэг гэж ерөнхийлөгчийн тамгын газрын дарга энэ хөл ярьсан шүү дээ. Манай авилгатай тэмцэх газар хэрвээ хүсвэл үүн шиг амархан илрүүлэх хэрэг гэж алга. Гэвч хүсэхгүй л байх л да. Тэр үед ан ман буюу манан бүлэглэл хамтран төр барьж байж үлээ.